За сайн бацгаана. За өнөөдөр 7 дугаар сарын 2-ны өдөр 126 та парламент бүрдээд 365 хоног 1 жилийн ойн өдөр болж байна. Тэгэхээр энэ бол бас чухал юу хийсэн бэ? Цаашдаа юу хийх вэ гэдэг дээр бас бид бодож тунгаад цэгнэх ёстой өдөр гэж харж байгаамаа. За ажлын хэсгээс асуулт байна. Энэ нэршлийн хувьд зөрүү байна гэж харж байгаа. Хуулийн төсөлд агаар орчны бохирдлын дэд хороо гэж заасан. Санаачлагчдын тайлбарт бол агаар таслал орчны бохирдлын дэд хороо гэж тасалтай бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө таслалтай таслалгүйгээрээ утга зүйн хувьд бол хоёр өөр тийш явчихж байгаа. Тэр энийг одоо нэг мөр болохгүй бол энэ бол логикийн зөрчил үүснэ гэж харж байгаа. Энэ дээр тайлбар авъя. Хоёрдугаар чиг үүргийн хувьд зөрүү байна. Хуулийн төсөлд тус дэд хорооны чиг үүргийг бодлого зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг гэж өргүүрээтэй заасан. За санаачлагчдын тайлбарт бол зөвхөн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэж хязгаарлагдсан шинжтэй тусгасан байна. Тэр энэ нь дэд хорооны чиг үүргийг хүрээг нь тодорхойгүй болзошгүй маа гэж харж байгаа. Энэ дээр тайлбар авъя. 3 дугаарт хуулийн төсөлдөх зарим зохицуулалт хууль тогтоох гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагын чиг үүрэгтэй давхцалтай байна гэж харж байгаа. Тухайлбал төслийн 27-гийн 5-ын 1-т агаар орчны бохирдлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар хөрс усны бохирдлыг бууруулах асуудлаарх бодлого зохицуулалтын гэсэн заалтах улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого зохицуулалтын гэсэн нь улсын хурлын байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны мөн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй давхцах шинжтэй байна гэж харагдаж байна. Тэгээ энэ дээр бас тайлбар авъя. За агуулгыг бол дэмжиж байгаа. 2 сарын 3-4-ний өдөр бид нар утааны сонсголыг 3 тусдаа бие даасан одоо дид сонсгол, нэг томоохон сонсгол, хяналтын сонсгол хийсэн. Энэ өөрөлдвөл энэ агаар орчны бохирдлын асуудлыг улсын хурал дээр энэ дид хороо байгуулж нэг мөр авч үзэхгүй бол саксны бөмбөг шиг нааш цаашаа явсаар угаад эзэн бие байхгүй, хариуцлага байхгүй, ингээд улс амьтан өгөж өргөдөөд улс оронд хохирол учруулад байгаа. Тэр утгаараа бол агуулгыг бол бүрэн дэмжиж байгаа. Саяны 3 зүйл дээр тодруулга авъя. Нэгдүгээр асуулт. За Баярмагнаа Баярбаатар гишүүн хариулт өгье. За Аюуши Ариунзая гишүүн Батэрдэн гишүүн хоёрын өргөн мэдүүлсэн улсын хурлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах дээр яг энэ таны асуусан чиг үүрэг давхцаад ороод ирсэн. Тэгээ ажлын хэсэг энэ дээр ажиллаж яг саяны таны үншдгийг одоо арай өөрчилж засаад агаар таслал орчны бохирдлын дэд хороо, агаар таслал, хөрс таслал, усны бохирдлыг бууруулах талаарх бодлогын асуудлыг гэж томьёолж оруулж ирж байгаа. Нэгт нь хоёрт нөгөө байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд агаар орчны бохирдлын хүн сүдэн аж ахуйн гэж дэд хороо байгуулж байгаа юм. Дэд хороо. Тэгээ энэ дээр манай улсын хурлын зарим гишүүд бас саналаа илэрхийлж ирсэн. Тэгээ ажлын хэсгээр хөдөөгийн хөгжил гэж хүн сүдэн аж ахуйн гэдэг нь яг үндсэн байнгын орооныхоо нэр устдаа одоо чиг үүрэгтэй давхцаад байгаа учраас хөдөөгийн хөгжлийг гэж томьёолох саналыг оруулаад ажлын хэсэг дээр дэмжигдээгүй бол унтсан. Тэгээд энэ нүгээр явсан. Яг эрхлэх асуудлын өрөөнд бол хөдөөгийн хөгжил хоршооны чиглэлээр. Тэгэхээр энэ дэр хүн сүдэн аж ахуйн гэдэг чиглэл энэ үгээрээ бол ажлын хэсэг дээр ингээд саналын зарчмын дэвтэр санал гараад унаад тэгээ өчигдөр төрийн байгуулалтын байнгын хороо анхны хилцүүлэг дээр бол одоо яг саяны миний унсан томьёолоор бол дэмжигдээд гараад ирсэн байгаа маа эрдэнэ л гэж.